Сайн байна уу? Намайг Бацуурын Цэнгэлмаа гэдэг эмзүүч мэрэгчлээ Goidara брендийн үүсгэн байгуулагч. За манай Goidara брэнд нь уламжлал хангах ухааныг орчин үеийн эмзүүтэй хослуулад түүнээсээ инновац шингэсэн бүтээгдэхүүнүүдийг гаргаж авдаг. За 2016 онд яг ашуусын 2 дугаар курсын оюутан байлаа. Дандаа өндгөлдөг. Манай ангаахт өндгөлөх гэдэг нь ерөнхийдөө дандаа тэг аавна гэсэн үг. Хичээлээ ихгүй мөртлөө ингэ судалгааны ажил хийгээд явдаг. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз зохион байгуулагддаг залуу зохион бүтээгч нэвтрүүлэгт оролцмоор ана гэдгсэн чинь багш маань чам судалгааны сэдв чинь байгаа мó гэж тэгжсэн. Тэгээ тухайд надад ямар сэдв байхгүй гэхдээ би ормоор ана гэдгсэн чинь манай багш маань за тэгвэл бүр 2005-6 онд ингэ багшийнх нь хийжсэн юм судалгааны ажил байгаа. Тэгээ чи ингэ үргэлжлүүлээд хийж болноо. Тэгээ нэг курстэй багшийнхаа хийжсэн судалгааны ажлыг үргэлжлүүлсэн. Миний охин одоо ирээд яг өнөөдөр нөгөө чиний яриадсан залуу зохион бүтээгч өнөөдрийн 5 цаг хүртэл бүртгэлээ авах юм байна. Яг одоо хүрээд иргээд тэгээ яг тэр тэмцээнд орсноороо өөрийнхөө тэр айдсыг ерөнхийдөө давж чадсан одоо миний одоогийн ингээд брендийг үүсгэх хамгийн одоо тэр чухал суурь нь болсон гэж би хувьдаа үздэг. Тэгээ дараагаар нь бид хэд ч энэ дундуур нь хаб Innovation Center анх одоо баригдсан байсан. Тэнд чинь нэг 10 байна 20 м квадрат талбай авсан. Тэндээ баг нэг тос мосоо шаргаа. Тэр хавийн нэг тухайн үед оффислдэг байсан. Офисийнх маш их дургуутдаг байсан баг. Гэхдээ хинэн ч тийм нөгөө гомдол юусе гаргаж байгаагүйд нь би маш их талархдаг. Тэгээ тухайн үед ингээл хинч авах нь тодорхойгүй. Тийм бүтээгдэхүүнүүд хийгээл одоо оюутан байхдаа юу хийжсэн юм бэ гэдэг юмуд хөөрхөн байна. Та нарт үзүүлэх гэдэг бэлтжлээ. Энэ одоо бүр нэлээд олон жил ингээ хадгалж байгаа болохоор хөрх юм нэвтэрч өмтөрсөн байна. Гэхдээ би нэг хадгалах дууртай хаашаач нүс одоо дандаа авч явж байгаа. Хамгийн анх энэ хөрхөн бялан савн хийж байсан байна. Тэг зарим нь бүр өөхөрч оноод тэгтэл хөрхөн мөн одоо юм бонд гэд бас юм брендийг үүсгэн байгуулж ижээ. Тэг тухайн үед юм хөрхөн лип одоо уруул өнгөлөөгч тэг юм спрей хийдэг байсан мэд энэ зураг нөгөө угаалгаад ингээ хадгалсан. Тэгээ тухайд бас хөрх юм органик бүтээгдэхүүнийг гэрчлэгээд авчихсан. Тэгээ оюутан 2 дугаар курсын хүүхэд ингээ тийм хийгээд явж ижээ. За тэгээ дундуур нь ер нь нэлээд олон брэнд үүсгээд дампуур болж ирсэн. Одоо энэ жишээ нь SHS гэдэг бас юм брэнд байсан юм биш үү. За тэгээ дараагийнх нь бас Энdak гэнэ. Тэгээ одоо хүртэл намайг хаашаач усан надтай ингээ цуг нүгээд л явж байдаг. Аливаа бүтээгдэхүүнийг хийхэд ингэ шууд бүүм гэж гарт 100% одоо бүх зүйл бэлэн байдаггүй. Тэгээд мэдээж нөгөө ингэ үйл явцынхаа шат хүрээнд дандаа ингэ нөгөө бүтээгдэхүүний хөгжүүлэлтүүд нь өмнөхөөс илүү сайжирч явж байдаг. Тэгээ манайч гэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтүүдэд тогтмол ингэ хийх хичээдэг. Тэгээд одоо ийм хөөрхөн сүлийн загвар нь ийм хөөрхөн болсон байгаа. За тэгээ дараагийн бүтээгдэхүүн гэж манай шүршдэг арц байгаа. За монголчууд ч одоо эртээрээс гарцгангаа гоё уугуулж шатааж ирж байсан бол одоо ингээ орчин үе дээр юм гоё шүршдэг хэлбэрт орсон. Тэгээд хоёлаа шүршдэг үйлчлэхийн адилхан боловч үнэр нь л өөр байдаг гэдгийг манай хэрэглэгч нар маш сайн мэддэг. За тэгээд сүүлийн шүршдэг арц бас ингээ юм хөөрхөн савглаа бодолтой. За манай Goidara брэнд нь 2023 онд бид бүхэн анхны үйлдвэрийн байраа ашиглалтанд оруулсан байгаа. Бид бүхэн цаашдаа Good Manufacturing Practice буюу GMP үйлдвэрлэлийн зөв зохистой дадлаг стандарт болон ISO стандартуудыг тус авахыг мөн зорин ажиллаж байгаа. Аливаа үндэстний оршин тогтнох суурь бол ялцчгүй өв соёлоо хадгалж үлдэх байдаг. За өв соёл гэдэг нь үйлдвэрлэгч хүний нүдээр болоод эртээр үеэс тэр уламжлалт хэрэгжилжсэн уламжлалт аргууд уламжлалт тэр ахуйн соёлууд эдгээр соёлыг аллах бүтээгдэхүүнийхээ философи тэр бүтээгдэхүүний хэрэглээ тал руу нь ерөнхийдөө оруулж өгөхийг хичээн ажилладаг. За одоо ерөнхийдөө ингээл Европ ч гэсэн үзэсгэлэн ингээд ороод явхад Европ тэр чигээр ер нь дандаа эко хэрэглээтэй аль хэзээний нэг тийм хэрэглээнд тогтцсон байдаг. Гэх мэтчлэн бид бүхэн аллах Монгол ахуйн соёлоо орчин үеийн одоо энэ залуучуудын өдөр тутмын хэрэглээ нэвтрүүлэхээс гадна энэхүү одоо ахуйн соёлыг дэлхийд түгээх гэсэн эрхэм юм философийн доор бас ажиллаж байгаа. Сүүлийн үед хэрэглэгч нараас ирж байгаа комментууд гэвэл яг одоо энэ харцгангийн ингээд гадаадд байдаг монголчууд бод хэрэглүүл илүү их бүр нэг хэрэглэгч ирсэн ээ. Эморуулдаг бүтээгдэхүүн юм. Яасан гэдгсэн чинь ингээд харцгангийг яг одоо ингээд одоо өөр
улс оронд ингэ байж байгаад яг хэрэглэхээр бүр яг Монгол минь санагдаад бүр яг өрөөндөө бүр ийм ороод уйлмаар санагддаг шүү гэд хэлсэн. За Goidara брэнд маань одоо зах зээл дээр багч гисэн маш гоё хэрэглэгч нарынхаа дунд ингээд эрэлттэй болж байна. Тэгээ үүнийг хараад хэрэглэгч нарынхаа урмын үгийг сонсоод бид бүхэн маш гоё одоо цаашаа улам илүү их сайн хичээж ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг одоо хэрэглэгч нар маань алхан тутамдаа өдөр тутам цаг минут бүртээ биднэрт ингээд гоё сануулж байдагт маш их баярлалдаг. Тэгээ Goidara маань маш олон гоё замналуудыг, түүхүүдийг бүтээх бах. Тэгээ та бүхэн маань энэ бүхэнтэй үргэлж хамтаа байгаасаа гэж хүсэж байна. За өнөөдөр та бүхэн маань Goidara-гийн бяцхан түүхтэй, за үйлдвэрийн байртай, нэрийн дэлгүүртэй, мөн надтай багаан ч гэсэн танилцсан гэж найдаж байна. Тэгээ цаашид ч гэсэн та бүхэн маань Goidara-тай хамт байгаарай. Goidara энгийнээс ирвэл